технологийн коллеж нь 1993 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд техник мэргэжлийн сургуулиудын үйл ажиллагаа суларч зарим нэг сургууль хаагдж байсан тухайн үед зах зээлийн шаардлагаар үүсэн бий болсон анхны мэргэжлийн төр сургалтын байгууллага юм а. Анх 2 мэргэжил 4 багш ажилтнтай богино хугацааны сургалтаар үйл ажиллагаа эхэлж байснаас хойш өнөөдөр 120 гаруй багш ажилтан 1500 гаруй оюутан суралцагчтай дээд боловсролын 3, техникийн боловсролын 7, мэргэжлийн боловсролын 16 мэргэжлийн сургалттай коллеж болон өргөжөөд байна. Манай сургууль нь сургалтын орчны шаардлага хангасан хичээлийн байр, барилгын болон үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны дадлагын газрууд, онлайн болон гадаад хэлний тусгай танхимууд, номын сан, утасгүй интернетийн орчин, компьютер, автокад, симулятор, барилгын материалын болон цахилгаан техник, физикийн иж бүрэн лаборатори бүхий суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Монгол улсын бүтээн байгуулалтыг бий болгох ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаадаа манай хамт олон үргэлж баяртай байдаг. Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би барилгын технологийн коллежийг 2009 онд төгсөж тоож мэргэжилтэй болсон. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатар бодлын том байгууллагт ажилд ороод одоо өдийг хүртэл 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Сайн байна уу, намайг Хичин Ороо гэдэг. Би барилга технологийн коллежийг 2008 онд төгсөөд одоо тасралтгүй 8 жил өсчөнгөө сайхнаараа ажиллаж байна. Баторлзаа хөгтэй базар нэм барилгын технологийн коллежийг 2011 оны төгсөлд архитектур мэргэжлээ төгссөн. За төгснөөс хойш мэргэжлээрээ 5-3 жил 6 жил шахуу тасралтгүй ажиллаж байна. Тэрнээс хойш одоо Ханион гэдэг энэ компанид ороод 2 жил ажиллаж байна. Энэ хугацаанд болохоор Samsung Гархаасай компанид туслан гүйцэтгэгч одоо хөшигтэй хөндий олон улсын хэмжээний нэг сонгоцны буудлын дээр амжилттай ажиллаж байна. Саранцгийн Баярцаг гэдэг. Тэгээд энэ сургуулийг 2011 онд барилгын инженерийн ангиар төгссөн. Одоо төгсөөд 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд төгсөнгүүтээ бас шууд ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд инженер болсондоо л ер нь бахархдаг, их баяртай байдаг. Тэгээд мэргэжилтэй бол маш их дуртай. Хөшигтэй хөндий буюу Төв аймагт байгаа шинэ нисэх онгоцны буудлын дээр бол би одоо бол энэ Үлэмжит компани төсөл хариуцсан инженерээр ажиллаж байгаа. Сайн байцгаана уу. Намайг инх дөрөв хөхтэй Дорж Дэрэм гэдэг. Би 2011 онд барилга технологийн коллежийг барилгын цахилгаанчин мэргэжлэр элсэн суралцсан ба 2015 онд тус сургуулийг барилгын техникч мэргэжлэр төгссөн байна. Барилга технологийн коллеж нь суралцж байгаа хугацаанд болон төгсөөд ажлын байраар бүрэн хангалтгаараа бусад сургуулиудаас давуу талтай байгаа.